Энэ боловсролын салбарын бас актемж олон жилийн ажилласан юм хүнийг сайдэр томсонд би бас баярлж байна. Бас дан дээлтэй ингэж гаднаас орж ирж байна. Сая бас хэллээ. Би энэ бага дунд ерөнхий боловсролын хуулийн хэрэгжилт ямар байна? Ер нь боловсролын хууль бодит амьдрал дээр ямар байж байгаа ингээд олон сургууль багш нар боловсролын хүрээлэн үнэлгээний төвүүдээр очиж нэг бүрчлэн баг хүмүүстэй уулзж ярилцсан. Өнөөдөр ер нь харж байхад боловсрол соёл шинжлэх ухаан энэ спортын яам маань өөрөө харьяа байгууллага хоорондын нэг зохицуултыг л хийдэг болцсон болохоос биш яаж энэ боловсролын салбараа хүүхдэд хүмүүжүүлэх багштайгаа ажиллах тал дээр бол орхигдуулсан. Энэ ажил бол сүүлийн 4-5 жил бол бүр орхигдсан юм аа. Одоо энэ дээр та нар минь өөрчлөлт хийж өгөөч гэж биднээс уулзсан баг багш эрдэмтэн болгон хүсчихэл л дээ. Тэгээд боловсрол цэцэрлэг гэхээр бид нар сургуулийг нэг хүүхдэд очиод нэг хичээл заахал гэж ойлгодог. Гэтэл тэнд бол Монголын ирээдүйн хөгжил, ирээдүйн хүмүүс маань хөгжиж боловсрч байгаа. Гэтэл эндээ бид нар бага дунд боловсрол, ерөнхий боловсролтой анхаардаггүйгээс болоод ихтэй сургуульд төгсөөд нөгөө ажилгүй дээд боловсролтой иргэдийн тоо судалгаагаар ихээхэн болоод байгаа нь бид ер нь бага дунд боловсролд анхаардагтай холбоотой юм байна гэж бодсон. Тэгээ сая бид нар бол сая улсын хурлын тогтоол гаргаж байгаа та ажиллаа энэ тогтоолыг хэрэгжүүлэхээс эхлээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл маш хуцтай судалсан бид олон уулзалт хүрээлэн хэлцүүлгүүд хийсэн. Дараа нь байнгын хорон дээр ч гэсэн 2 удаа байнгын хорооны хурлаар орж иж олон хүний санал тусгагчиж орсон сайн тогтоол байгаа шүү. Тэгээ энэ тогтоолын гол нь гэхээр бид нар ер нь багш нартайгаа нэлээд сайн ажиллах хэрэгтэй юм байна. Багшийнхаа цалин, нийгмийн асуудал, урамшууллыг индексжүүлэх маягаар урамшуулж одоо сургуульд багшилж байгаа багш хүн өөрөө цалин гайгүй сайн авдаг. Дээрээс нь ямар санаа зовхомгүй ажиллаж зөвхөн энэ хүн хүмүүжүүлэх хүүхдийг сургах тэр тал дээр л анхаарч чадвал бид нар бас амжилт гарах юм байна гэдгийг бол харж байгаа. Тэгэхээр энэ дээр та илүү их анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. Нөгөө талаас сая бид нартай уулзахад гадаадаас яг боловсролын салбар руу чиглэсэн хөгжлийн хөтөлбөр зээл тусламж их орж ирд юм биш үү? Гэтэл боловсролын яамд яг энийг хариуцсан тусгай газар байдгүй 1-2 мэрэгжилтнүүд энд тэнд байршуулсан болоод сангийн яамнаас яг энэ боловсролын яамтай холбоотой хөгжлийн асуудал ярих айгүй хэцүү байдаг. Тэгээд бараг тэр нь тэгээд хэрэгжихгүй үлдчихдэг гэж хэлж илээ. Тэгэхээр та энэ боловсролын салбарт санхүүжилт гаднаас орж ирж байгаа гадаадын хамтын ажиллагаа зээл тусламж хөтөлбөрийг тусгай хариуцсан бараг газар бий болгоод энэ боловсролын салбарыг нэлээд тэр санхүүгийн хувьд хүчрхэг болох төр их анхаарч ажиллаач. Энэ өөрөө бүргээд бол бидний одоо эрүүл мэнд боловсрол гэсэн энэ хоёр чухал салбараа хөл дээр нь босгож бие даагаад энэ хөгжих бололцоо гарнаа. Энэ дээр илүү анхаараач гэж хэлмээр байна. Тэгээ 3 дахь нэг чухал зүйл нь бид нэр одоо 11-р сургууль гээд энэ тусгай хөтөлбөртэй олон улсын сургалтын хөтөлбөртэй энэ сургуулиуд маань ихтэй сургуулиудтайгаа нийлээд ингээд баазанд болоод дид сүр ингээд дид бүтэц маягаар хамтран ажиллах сонирхол их байна. Чинь 11-р сургууль гэхээр МУИС-ийн шинжлэх ухаан, МУИС-тай юм уу эсвэл шинжлэх ухааны технологийн их сургуультай бүр тэнд энэ салбарын мэрэгчлэнүүдэд бэлтгэдэг, тэрнгээр нарийн мэрэгчлээ бэлтгэдэг тийм дид бүтсэн болоо гэсэн сонирхол байна. Олон улсын сургалттай сургуулиуд Монгол тэмүү шинэ гэсэн сургуулиуд маань бас амжилттай явж байна. Гэтэл боловсролын яам нь энийг анхаарахгүй байна. Тэгэхээр энэ дээр та минь илүү анхаарад энэ бас Монгол хүүхдүүд илүү боломж нээж өгч байгаа энэ сургалтуудаа цааш нь ингээд олигтойхон шиг авч явахад анхаарч ажиллаарай гэж надаас хүсэх байна. Тэгээ энэ юмнууд бол өөрөө айгүй чухал байгаа орхигдоод байна. Гэтэл энэ бол манай боловсролын салбарын хөгжлийг тодорхойлоход гол үүрэгтэй ийм зүйл байгаа шүү. За бидний зүгээс бас нэг ярьж байгаа энэ өдийн цай хөтөлбөрийг өдийн хоол болох боломж судалж байгаа. Тэгээ тогтоол дээр энэ тухай тусгасан байгаа. Та сайн судлаад намар энэ тодтол орж ирэхэд энэ асуудлыг бас давхар хариуцж оруулж ирээрэй гэж танаас хүсмээр байна. Ингээ амжилт хүсье. За зандан шатраг